За жаа би нэг бяцлал хийх. За. Хотод цагаан гүнж бол эрэлхийг дайчин зоригтой, тууштай, өөрийнхөө үзэл бодолд үнэнч энэ бүгдээс гадна энэ бол жирийн л нэг Монгол охин. За энэ төсөл маань 15 16 оноос эхэлж ерөнхийдөө хэрэгжиж эхэлсэн төсөл. Зураачийн ажил, бэлтгэл ажил гэдэг. Тэгээ яг зураг авалтын хувьд 365 хоног буюу 4 улирлыг дамнаж хийсэн байгаа. Ер нь ийм хүнд цаг үед ингээд яг ийм урт хугацаанд яригдчихсэн энэ кинонд ингээд тоглоно гэдэг бол нэгдүгээр хариуцлагатай санагдсан. За энэ төсөлд оролцоод маш их зүйлийг сурч авлаа. За кино баг яг ямар байх ёстой, яаж ажиллавал ажил сайн явагддаг. Тэгээд зохион байгуулалт. Анх нөгөө уншлаг хийж үзэл зохиолоо анх уншаад тэгэл романоос бол арай өөрөөр юм чинь дэлгэцийн урлагийн бүтээл учраас арай өөрөөр уран сайхны хэлбэртэй дээрэс нь дүрслийн хувьд бас тулааны хувьд бол бас айгүй гоёор бичигдсэн байсан л да. Ер нь яг тулааны чиг хандлагатай кино гэдэг бол ерөөсөө яг тулалдж байгаа баатруудын характераас шалтгаалж ерөөсөө киноны яг гол цөм явна. Тэгэхээр энэ маань болохоор тулаанд epic action кино гэдэг утгаараа ер нь их тулаан дээр суурилж байгаа. Тэгээ баатруудын ерөөсөө гол характер бол тулаанаар харагдаж байгаа. Тэгээд нөгөө за чи иймдээ гэдэг энэ дүрийн чинь нэр чи иймдээ гэдэг юм чинь яг юм ролийнхоо дүрийнхээ яг нэр нь тохирсон яг юм уран бүтээлчд орж ирсэн л да. Өмнө би нөгөө хотхон гүнж киноныхон зохиолын юуг нь романыг уншсан байсан болохоор энэ дүр тоглох юмсаа гэсэн. Нэг тийм өөрөө нэг тийм хүсэл байсан. Өөлийн бүргэд талын чонж эрх зоргоор амьдардаг атал хүмүүн заяаг олж төрсөн би юуны учир өрлүүлж байгаа хонь алсыг зорин одох ёстой юм бэ гэв. Яг энэ бичлэлтээс зохиолчийн маань онцлог харагдана. Тухайн үеийн хэллэгээр уран яруу ойлгомжтой байдлаар Тэгээд продюсер зохиол шүүдрийн хичээ бас нэгдүгээр баяр хүргэж хоёрдугаар бахармаар санагдсан. Ийм хүнд үед ийм том түүхэн киног ингэж зориг гарч хийн санхүү мөнгөний хувьд за тэгээ энэ олон уран бүтээлчид тэгээд нэг баг болоод ингэж хариуцж ажиллана гэдэг бол юу маш чанга хэцүү хүнд ажил. Хүндрэлтэй зүйл байлгүй байд. Эсвэл шүүж чулууг биш гэлээ шүү дээ. Бага. Тулгарсан бэрхшээлүүд гэвэл жүжигчтэй хөдөлгөөний асуудал. Энэ айгүй хэцүүлтэй ерөөсө зөвхөн энэ киноны жүжигчд гэлтгөө ер нь дэлхийн нийт ч гэсэн хэцүү байдаг л да хөдөлгөөний бэлтгэлд орно гэдэг бол ерөөсө цэвэр хувь хүний өөрийнх нь одоо чадамжтай шууд холбоотой зүйл. Хоорондоо байлтахад одоо жишээлбэл 3 гараа цохих янз бүрийн одоо нэг хөдөлгөөн бүтэн 2 сар 1 сар гарan давтцсан хөдөлгөөнөө хийхэд хүртэл алдаа гарах жишээний. одоо киноны төгсгөл хэсэгт номхон хантайчтай сцен үүдэг. Тэр сцен дээр бид нэр зураг авалтыг хийх хугацаанд бас гэмтэл бэртэл авсан тохиолдол байгаа. Тэгээд Мэдээж бид нар байгалийн гамшиг байгалийн одоо үйл явдлыг яагаад ч барч дийлэхгүй ч гэсэн нэг бороо шорооны хувьд жоохон тийм байсан, жоохон даарж марч юм. Тэрнээс ерөнхийдөө нэг айхтар надад бол нэг хүндрэлтэй, бэрхшээлтэй юм бол ерөөсөй байгаагүй гэж байна. ер нь хүндрэл бэрхшээл байсан уу? Байсан гэдэг. Би бас тэ Кан зурган дээр тоглоод шоолоод хэлээ. Би бол яг Станиславский одоо чиглэлээр бид нар уран бүтээл яг тэгж төгссөн. Манай Сэрэнд долгоор зөдөө хотлоо маань хойно Оросд мэр хоолд гэдэг арай өөр системээр төгссөн. Тэгээ битэрийн хоёр системд жоохон зөрөөд жоох хэцүүсэн. Бид нар ч нэг яг манайхан намар миний зураг манай Таванбаатарын зураг эхэлж яхад намрын сэрүү болсон байхад хоёуг хувц нөө зураачийн ажил ингээл хоёуг хувц дуулгаа өмсөөл яг ингээд яг зургандаа гарч ирсэн. Намрын сэрүүнд бол би их сайхан байсан л та. Яг хамтаа партнер ажиллаж байсан жүжигчид маань их нэмгэн хоёуг хувцтай байсан. Би тэднийг их өрөвддөг байсан. Намар тэгээд 100 болсон. Би өөрөө нөгөө 100 болохоор нөгөө урмлын харшилтай. Тэгээ сүүлийн зураг авалтан дээр яг аав маавтай хэсэг дээр ингээ хашил хөдлөөд бүр ингээ хөх гээд зураг авч яхад бүр ингээ найтах гад ингээ
үнэхээр энэ дискгүй тэр донд найтаж тэр олон хүн бас намайг шоолж гинээсэн. Надаас чадварлаг жүжигчид хамт олон байсан учраас бол тэр хүмүүстэй ажиллахад бол надад бол саад байхгүйсэн. Харин эсрэгээр надтай тэр хүмүүс ажиллахад асуудалтай байсан байж магадгүй гэж би бас имэж байна. Үгүй ээ. Дөрөвтэйгээ ажиллахад үнэхээр сайхан байсан. Тэгээ ягаад гэвэл маш сайн баг болж ажилласан. Хамт байхад угаасаа үнэхээр хаппи хүмүүс хөвчлөлтэй. Би биенээ маш сайн ойлголцдог. Тийм байсан болохоор тэр тал дээр ямар нэгэн хүндрэл бол байгаагүй. Дүрдээ яаж бэлдсэн бэ? их амар бэлдэж шүү. За бэлдсэн. Жишээлбэл тэр чинь түгэн кино учраас сахал үснээс ахуулаад бэлдсэн л дээ. Уран бүтээлчийн жүжигчүүнийхээ хувьд тэгэл яг л яаж бэлдэх ёстой нэрнээсээ авахгүй бол Баавгатар гэж мэдээж амьтлагчийн жандар нь Баавга шиг хүчтэй байх юм байна. За тэгээ биеийн байгаа байдал объем тэгээд зан төрхний хувьд та ямар байх вэ? Баавгабаатар бол ерөнхийдөө их мастай, бяртай. Тэгтээ бас бол одоо яг нэг гадаадын кинонуудаар гарахтаа тийм мастай, бяртай хүн нэг тийм мангардуу байдаг шүү дээ. Манай киноны хувьд бас их тийм мангардуу биш. Бүргэд Баатарын хүүхэд байгаа. Тэгээ Бүргэд Баатар тийм одоо бяртаа мундаг хүүгээ яаж ухаантай болгож хүмүүжүүлсэн байна. Мэдээж Баавгаан бамбууш гэдэг бол өөрөө хөөх өвдөтэй хүмүүсийн хайрыг татсан юм байдаг. Ерөнхийдөө тэр тал руу төгөөл юм ажилласан л да. Ерөнхийдөө роман дээрээс уншаад үзэхэд Автабаатарын дүр болоо зохиол дээр гарч байгаа дүр маш тийм тодорхой өгүүлэмжтэй дүр. Хар баг наснасаа хэцүү хүнд амьдралыг үзэж туулсан. Тэгээд тийм ховлын хааны цэрэгт илсэж ороод тийм одоо номхны эргүүлэгч анжлын нэг болж чадсан. Тэгэхээр энэ хүн бол өөрийн хувьд маш их эр зоригтой, хатуужлалтай, эсвэр төвчээртэй. Ер нь бол эр хүний ер нь бахархал болсон тийм эр хүний бодит жишээл гэж хэлэхээр ийм дүрлэлтэй. Тэгээд энэ дүр дээр ажиллахад бол маш их судалгаа хэрэгтэй. Пробон тэнцлээ гэдэг өдрөөс хойш маш эрчимтэй бэлтгэлд орсон. Эхний натурт гарахад эхний натур Төв аймагт гарсан л та. Тэгээд эхний натурт гарахад бол жим бол хараахан сайн бууж амжааг байсан. Би 105 кг-аас буугаад 93 кг-тай эхний натур дээр гарч байсан. Гэхдээ бас л бүдүүн байсан. Тэгээ нөө хувц сунартаа бас багтах гал ингээл бас нэлээд болсон л та. Тэгээ дээрээс нь өөрөө Тулаанч Баатрын дүр гих мэтчлээ ингээд маш олон бэрхшээлүүд тулгарсан. Тэгээд яг энэ хооронд бас корона гарч карантинлаад. Тэгээд тэр карантинлсан үеэр нь болохоор манай кино групп хоошлогдоод, зураг хоошлогдоод надад бэлтгэл хийх маш их хугацаа гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө нэг 2 сарын турш яг тасралтгүй карантины үеэр гэртээ бэлтгэл хийжсэн. Тэгээд маш хурдцтай жин хассан. Тэгээд дараагийн натур ихэд бол би 79 хэлтэй киноныхантай уулзсан. Ер нь бол ингээд кино группийн дотор ороод ирэхэд бүгдээрээ гэж шагшаад маш хурдан хугацаанд жин хас Барс Баатрын дүрд орсон. Маш олон талын сургууль хийх хэрэгтэй болсон. Яагаад гэвэл дүрийн маань гол онцлог бол бүх барилддаг, нойр ундаг, ном сум гарамгай. Тэгэхээр энэ бүгдэд нийцүүлж кинонда энэ дүрийг амьдруулахын тулд ур чадваруудыг эзэмших шаардлагатай болсон. Ном сумыг бол гарамгай эзэмшиж сурсан. Нойр унахад бас багш маань намайг инээс нэхлээд нөр ямар ч жолоогүй морь унаад дахих бүгдийг нь заасан байгаа. Ер нь бол битүү хүн болно. Би хаагаараа нүүр царай гараа болон за уншлага текстээр авчих өөр юм болгочих юмсан гэдэг хэсэг бас битүү хүн нууцхан бас зураг авалт хүртлээ жоохон бэлтцээ. Мөн тулаантай хэсгүүд олон байсан. Киноны тулааны найруулагч Аска мөн стантын нийт баг хамт олонтой бид нар маш богино хугацаанд үр бүтээлтэй бэлтгэл хийж чадсан байгаа. Тулааны найруулагч маань бол яг баатруудын яг гол характер тааруулан одоо яг өөрсдийн гэсэн характертай тулаануудыг дийлсэн байгаа. Яг энийг жүжигчд маань ч гэсэн их сайн гаргасан гэж бодож байна. Эндээс би яг юу ойлгож авсан бэ гэхээр дараачийн уран бүтээлд одоо ингэж ажиллах хэрэгтэй байна. Биднэрт одоо цаашдын кинон дээр дахин нэг одоо өөрсдийн гэсэн левел нэмэгдлээ, өөрсдийн гэсэн туршлага нэмэгдлээ, бас ямар нэгэн байдлаар жижиг хэмжээний чадварууд нэмэгдлээ гэж би бас ойлгож байгаа. Энэ ажлын
одоо гарсанд нэгдүгürt одоо шүүдрийн хэрэгжийн шүүдрийн продакшны хамт олон нэгдүгürt бас баяр хүрэх зүйд болсон гэж боддог. Яг л энэ түүхээр аялаад ирсэн юм шиг энэ мэдрэмжийг би өөртөө авсан байгаа. Энэ бол миний маш хэцүү сурсан хамгийн анхны томоохон хэмжээний дэлгэцийн бүтээл гэж би бол бахархалтайгаар хэлнэ. Дууссаны дараа би буцаад гэртээ ирэхэд бол хизээж өмнөгшгөө хүн бол байхгүй, илүү өөр хүн болсон байсан. Хотлон надад илүү их төвчээр, тууштай байдал, өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх энэ бүгдэд бас сургаж өгсөн юм шиг санагдчихэв.